Залуу зохион бүтээгч 2016 улсын уралдаан үзэгч та бүхэнд хүрж байна. Энэ удаагийн 5 дахь жилд 300 гаруй оролцогчид өөрсдийнхөө аюулаа сур чадвараар өрсөлдөж байна. Тэгэхээр дараагийн оролцогч Архангай аймгаас оролцож байна. Эрдэнэ цогтыг бүгдээрээ ухтан ацгаая. Эрдэнэ цогтоо гараад ирээрэй. Банк төсөвч өн бөөрийн хийдэгчтэй санаагаар оролцож байна. Манай нэг ах муучаан. Тэгээд манай багш муучаан. Тэгээд тийм өн бөөрийн хэлдэг байгаа. Өн бөөрийн хэлж явах зордог. Энэ өн зороход нэлээд хүндрэлтэй байдаг. Одоо нэг өдөрт 2 гэрийн өн. Тийм учраас энэ төхөөрөмжийг явуулсан байгаа. Эхний төхөөрөмж. Тэгээд энэ төхөөрөмжөнд болохоор нэг өдөрт 10 гэрийн өн зорох боломжтой байгаа. Нөгөө юу нь болохоор банк төсөгч тайг хөрөөгөөд Оросын тийм хөрөө байдаг юм билээ. Тэр хөрөө нь болохоор овор хэмжээнээс шалтгаалаад 6-аас 8 сая хооронд байдаг. Энэ манай юу болохоор 1-ээс 2 сая хооронд тийм бүтэх боломжтой. Тэгээд илүү удаан тийм хэрэглэх боломжтой. Хүний эдлгээд авах тийм боломжтой байгаа. За тэгвэл 3 минутын хугацаанд багтаж өн бөөрийн хэлэгчөө танилцуулах нь байна. Тийм. Гэрийг хийхэд нэлээд хугацаас зарцуулдаг байгаа. Ялангуяа энэ өнийг хийхэд нэг хүн өдөрт 2 гэрийн өнийг зорж хийдэг байгаа. Манай багийн бүтээлийн тусламжтайгаар нэг өдөрт 10 гэрийн өн хийх боломжтой байгаа. Яаж вэ гэхээр энэ турбаа нь эргэх ёстой. Энэ турбааг энд ирмээ ээж өгнө. Тэгээд энэ мотороор ажиллуулах ёстой. Ирмэн нэрнгүүдийн турбаан дагаж иргэнэ. Энэ турбаатайгаа энэ хутгийг холбож өгсөн байгаа. Энэ хутга эргэнэ гэсэн үг турбаатайгаа зүг. Тэгээд хутга эргэж яхад энд ийм 600-гийн харьцаатай мод бэлдэж өгсөн байгаа. Модыг энэ бэхлэгчэн дээр бэхлээд уршаа ролик одоо энэ дамар руу оруулаад ишээ оруулаад буцаагаа гаргаад ирэхэд яг модны бөөрөглөх ёстой хэсэг нь бөөрөглөх гэж гарч ирнэ гэсэн үг. Тэгээд энийг чиглүүлэх гэж нэрлэж байгаа. Энэ хойтх нь болохоор тогтоогч. Одоо энэ хавчаад энэ чиглүүлэгчээр оруулаад ийшээ гаргаж ирээд савхгүй тулд ийшээ орох ёстой. Эндээ болохоор нэм зам хийж өгсөн байгаа. Энд тийм юу гүйдэг ролик. Тэгээд энэ замаараа уршаа ороод буцаад гарна гэсэн. Тэгэл өн бэлэн тий. Өн бэлэн. Нэг хүн өдөрт 2 гэрийн өнийг хийдэг байсан бол 10 гэрийн хийх нь байна тийм ээ. Хүнийг хөдөлмөрийг хөнгөвчлсөн техникийн шийдэл. Тийм. Шүүгчний зүгээс асуух тодруулах зүйл шүүгч Гамбат. Өн хийх хугацаатай холбоотой нэг хүн өдөрт 2 гэрийн өн гэж 2 гэрийн өн чи одоо зөвхөн нэг гэрт 80 гэж бодох юм бол 160 өн шүү дээ. Тэгэхээр нэг хүн юу гэдгийг 3 минутанд нэг өн хийдэг байна шүү дээ. Хэдэн цаг ажиллахад 3 минутанд гэнэ? Өдрийн 8 цаг ажиллаа гэж бодоход те 3 минутанд нэг өн. А чинийх чи хэдийг хийнэ гэдэг байлаа. 10 гэрийн өнийг бол хийчнэ гэж би 800 өн гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэхээр тэрийг ингээд бэхэлж амжих хугацаа нь хэд байх вэ? Чи яг тооцоо чинь жоохон худлаа биш байгаад л гэж асууж байгаа. Одоо хийж байгаа хүмүүс чинь яг ямар аргаар хийгээд чинийхээс удаан байгаад байгаа гэж байна? Гар аргаар хийж байгаа. Гар аргаар гэдэг маань Одоо нэг гараар ингэж зорж байгаа зүйлд ингэж Харуултлаа, зүлгэлээ, зүлгээд тэгэхэд өдөрт 2 гэрийн модыг хийж гэнэ үү? Тийм. Тэгээд манай мужаах би яг өөрөө тэгж хийдгийг харж байгааг л манай мужаах надаа тийм юу гэсэн. За энэ бол хугацааны хувьд гаргасан манай зохион бүтээгчийн тооцоо. Одоо бүгдээр хийц тал руу орцгоё. Энэ хийц бэхлэгдэхэд за мөн бас богино хугацаанд үнийг бөөрөн хийлгэхэд буюу одоо зороход хийхэд хэр хүндрэлтэй, хэр зөв шийдэл вэ? Хөдөлмөр хөнгөвчлөлгүй яг хөнгөвчлөн. Зүгээр тэр голын нөгөө нэг хөдөлдөг юу байгаа шүү дээ. Эрмэн гэсэн тий. Тэрийг жоохон далд хийх хэрэгтэй баг. Тэр чи аюултай шүү. Доотлолт нь чи урдаа иргэдэг мотор тавьж таараа тий. Хутганаас чи зоргоц тал тийшээ өсрөн хутгач чи илүү байна. Тэр хэсэг бас хамгаалттай баймаар санагдаад байгаа байхгүй. Аюулгүй тий. Хутганы хэсэг бай. Тэгээд эрмэний хэсгийг бол хүний одоо хувцсанаар оролдоо явж харгүй энэ талд. Хөдөлмөр хөнгөвчлөгийн хувьд бол хөнгөвчлэн энэ бол одоо тэр үнийг өөрийн хийх ажиллагааг бол маш хурдвчилж өгнө шүү дээ. Өнчдөө урттай бас. Энд чинь шахаал гаргалаа инглээ тэгээд энэ чинь дороо яваад байгаа юм л дээ. Баярлалаа. Шүүгч цогж авсан. За яг ийм пүрүүсийг ингээд бөөрийнхөө болоо зороход бол чи шийдлээ ахаа сайн хараарай. Эргүүлж байгаа тэр хэсэг чи одоо жоохон яг ямар хөө болох юм бол доо. Тэрийг аль сайн бодох хэрэгтэй дээ. Зүгээр болно. Ялгаахгүй зүгээр гар дэрэлэр юм уу одоо жишээлбэл нэг
500 ватттай дрил эднэрээ зүгээр Purus-ийн өөрийн нэргүүлээд өөрөө юм утгатай. Тэгээд хийчихсэн тийм зүгээр ингийн хийчүүд бол байж байгаа. Тэр бол жоохон удаан. Нэг үнийг бол нэлээд удаан гаргана. Тэгээ болохгүй ш болно. Яг л иймэрхүү шийдлэр л хийсэн шийдлүүд яг. Миний хувьд болохоор ерөнхийдөө яг ийм урт ялангуяа мод их өндөр хурдан дээр ялангуяа гадаргуун боловсруулалтыг нэлээд шаардах тохиолдолд энэ хурдтай болно. Дээр нь зөвхөн ганц нэг өгөгдлийн хутган дээр явхад байхгүй дээ. Зорилтын горим гэдэг нь одоо жишээ нь юу гэдгийг дүүв дөрвөлжин байж байгаа шүү дээ. Дөрвөлжингээр чинь тэр гол руу нөрөхөд ерөөсө ганц утгаар явхад бол энэ дэр нэлээд ачаал ирдэг байхгүй. Тэгээд ирэхээр ялангуяа хутганы өгөгдлийг тохируулдаг ирэхэд эргэлтийн бие дээр болоод ирэх юм бол наад чинь бас эргээ сулрах тэр талуудаас анхаарахгүй болохгүй. Ерөнхийдөө яг ийм хийцээр бол ийм модон тагш одоо ийм 5 яг ийм одоо ирмэн дамжуулгаар хийсэн хийцүүд бол их дийлэнх байдаг. Урт хийцэн дээр яг ингэж хоолоож байгааг би бол хараагүй маань. Гол асуудал нь бол одоо зорилтын гормоо нэгдүгээр тохирох. Тэгээ зорилтын горим тодорхойлохоор яг энэ дээр маневрлах чадвар хэр байх болоо гэдэг дээр л санаа зовж байна. Хүлээж өгч. За миний хувьд энэ ямар турш үзэж байгаа болох байх гэж бодож байна. Харин аюулгүй ажиллагаанд талаар нэлээд анхаарахгүй бол нэгдүгээр хамгаалтын ямар нэг юм байхгүй тий туршиж үзэж байгаад бас нэлээд анхааралтай явахгүй бол болохгүй зүйл шүү гэж анхааруулмаар байна л да. Олон талын аюулууд, эрсдлүүд харагдаж байна шүү залуучуудаа. За ингээд шүүгчдийн үнэлгээ гарах цаг ирсэн. Бүх талаас нь бид нэр ярилцсан. Хэрэгтэй зүйл үгүй юу гэдгийг харцгаая. Нэг ногоон гэрэл, хоёр ногоон гэрэл, цогж ахны шүүгч. За болгоомжтой ордоо шимэдөө. Гурван ногоон гэрэл. За, хоёр бие залуучуудаа ихтгэл санаагаа ойлгох шатнд хийхээр болсон. Архангай аймгаас хоёр дахь санаагаа танилцуулъя. Банд цэцэгч. Хүмүүс одоо банд гэдэг зүйлийг одоо хашаа ороо хатах зэрэгэд одоо банд гэдэг зүйл маш их тийм чухал ач холбогдолтой. Тэгээд энэ банд гэдэг зүйлийг одоо хүмүүс одоо цахилгаан хөрөөгөөр зүсэх, ингийн гар хөрөөгөөр зүсэх. Эдгээр нь болохоор одоо маш их тийм банд зүсгэх тохиромжгүй банд нь одоо дали зүсгэх ихтэй тийм үдээд. Тэгээд нөгөө яг орчин үеийн шийдлэр болохоор Оросын нөгөө нэг тайг хөрөө гэдэг тэр нь болохоор банзыг яг нөгөө тэгшгэн зүсч гаргаад яг энэ лентийн хөрөөгөөр ингэж тэгшгэн зүсч гаргадаг. Тэгээ энэ тайг хөрөө нь болохоор нөгөө олдоц баг зэрэг багтаа тэгээд юутай үн мөлсний болохоор нэлээд өндөр байдаг учраас яг Монгол юугаар шийдэж үзээд Монгол одоо ер нь хөдөөний айл болгонд хятад мотоцикл байгаа. Тэгээ тэр яг мотоциклийн яг техникийн дэнгүүдийг аваад мотор дугуйг нь аваад тэгээ дугуйны нэргэлтийг ашиглаад энэ лентийн хүрээ эргээд банз төсдөг тийм шийдлэр. Тэгээд энэ нүүн болохоор дээш энэ гинжээр дээшээ доош өргөдөж нөгөө банзныхаа сантиметрийг таруулна. Тэгээ манай энэ бүтээл болоод сар орчим болоод яг ажиллагаа нь бол яг зүгээр химийн ажиллаж байгаа. Судлаар үзмэл яг 5 литр бензинээр болохоор 2 орчим бортер машины тийм банзыг бол зүсч болно. Мотоцикл өөрөө нэг баг хөдөлтөй учраас тэгээд их хэмжээний банзыг одоо баг хэмжээний өртгөөр зүсч болно гэсэн үг. Тэгээд яг энэ манай бүтээл нь яг тай хөрөөнөөс яг юугаараа илүү болсон бэ гэхээр тай хөрөөнд яг энэ нэг лент өрөө нь болохоор сар орчим болоод тасрах хуурах аюултай байдаг. Тэгээ манай болохоор энэ нөгөө нэг мотоциклийн хаймрын дугуун дээр хийсэн болохоор тэр юу нэг тасрах хугацаа нарай уртсаж өгч байгаа. Тэгээ бид нарыг нэмж энийг сайжруулах зүйл болохоор аюулгүй ажиллагаан дээр одоо энийг ингэж хамгаалсан яг энэ хөрөөд хэсгээс бос хэсгийг ингэж хамгаалсан болгож өгөн. Тэгээд нөгөө мотоциклийн дугуй нарийнх учраас хөрөө нь яг цааш явцдаа нэг жоохон сугарах юу н их байгаа учраас дугуйг нь өргөсгөхөөр сугарах магадлал нь арай багасна гэсэн үг. Тэгэхээр одоо жижиг тэрэгний яг наривтер дугуйтай тийм юмнуудыг тиймэрхүү дугуйнуудыг энэ зөвлөж өгвөл арай өргөн сугарч унах магадлал арай багасна гэсэн үг. Маш баярлалаа. Их сонирхолтой бүтээл санаа байна. Энэ бүтээл санааг хэн одоо дагнан гардан хийсэн бэ? За энэ бүтээл санааг болохоор яг тийм хөрөө тайг гэдэг хөрөө байдаг гэдгийг манай багшааг хэлж ирсэн. Тэгээ энэ их яг би яг зүгээр сонирхоод асууж ирснийг хэлж ирсэн. Тэгээ энийг одоо мотоциклаар яг шийджүүл их илүү монголчуудыг төсөв мөнгөнд нь яриа илүү болох болоо гэж бодоод мотоциклаар гэж тийм санаа болоод тэгээд тэрийг дэмжиж манай багшийн бас нэг тийм техник сонирхолтой мужаа яадаг ахтай хамтраад энэ төмөрийг зангидах гагнуур хийх зэрэг үйл ажиллагаа тэр ах хийж өгөөд тэгээд ерөнхий санаа нь энэ бэлтгэц материалыг тэгээд бид нар өөрсдөө цуглуулаад тэгээд угсарч байсан ба. За шүүгчдээс асуух асуулт байна уу? Бичлэг нь байгаа юм. Бичлэг бол байгаа. Бичлэг бол байна.
Бид сая хамтдаа бичлэгийг сонирхлоо. Болоотор шүүгч. За ер нь бол яг зурган дээр сая яг бичлэгэн дээр бол яг тэр нэг эрийг биш тэ ерөнхийдөө энэ үндсэн одоо дугуй улсын одоо дамарч гэх юм уу те туузан хөрөө сууж байгаа энэ бол дээр ерөнхийдөө чиглүүлж байгаа хэсэг бол харагдахгүй байна л да. Тэгээ оролцогч нар ч сая хэлж байгаа нь ер нь бол энэ дугуун дээрээс ерөнхийдөө олборсож жоохон дугуйг зузаатахна гэсэн юм ярьж байна шүү дээ те. Ер нь бол яг одоо энэ хийцүүд бол гол одоо хамгийн анхаарал татах хэсэг нь тэр л байна л да. Бусдаар ер нь бол гайгүй. Хоёрдугаарт одоо яг энэ ашиглаж байгаа зураг бичлэгийг авсан байгаа бол яг юуны одоо энэ яг дугуйг нь хийлцэн байгаа байдлаар байгаа юу те. Ирзэн дээр шууд тавьсан явж байгаа юу. Тийм. Ирзэн дээр шууд суултандаа яваад ирэхээр үнэхээр одоо энэ дотор байгаа хий дээр энэ мэдээж энэ хоёр тал руугаа шахсан тийм хуршил байх ёстой л гэж үзэж байна л да. Тэр хэсгүүд нь бол ерөнхийд нь харагдахгүй байна. А гуравдугаарт нь болохоор яг одоо хүрээг түрээд явж явах туузны арталд ерөнхийдөө энэ чиглүүлэгчийн үүр гүйцэтгэж байгаа хэсгийг яаж шийдсэн болоо. Энд чинь бол яг металлын яг туузан хөрөөний яг ард тал дээр нь дарж явах хэсэг болчих واخхой. Тэр хэсэг ерөнхийдөө хэр шийдэгдсэн байна. Энэ мань эргүүлээд яг насжилтын асуудал яг дугууны ирзэн дээр л ирэх байх л да. Нэгдүгээр шатанд өөрсдийнхөө хийсэн бүтээл санааг танилцуулж байна. Тэгэхээр хоёрдугаар шатанд хэрвээ тэнцвэл илүү хөгжиж та бүхнээс авсан бас зөвлөгөө, зөвлөмжийг бас анхаарах зүйлүүдийг нэмэх болов гэж бодож байна. Гадаад дахь шүүгч. Техникийн хувьд бол их аюултай л одоо зүйл барьж авсан байна да. Ер нь миний бодоход. Тэр туузан хөрөөч нь булгаад яах юм бол ингээл тэр дугуун дээрээс мултраад хаашаач өсөрж мэдхээр задгаа байж шít. Тийм байгаа үстэй. Ер нь бол бим битүү тэгэл яг тууз чинь нэг хэсэг газар тэр одоо гуайлантайгаа харьцах тэр хэсэгтэй л ил баймаар харагдаад байна шít. Тэгээ та хоёр бол тэр юугаа үннийхээ юуг хийвэл яасан юм. Одоо энэ бол угаасаа хийцэн юм байна. Бараг л бэлэн болцсон. Та хоёр бол тэр үнэн дээрээ ажиллавал аюул ослогоо талаас арай таануусын насан таарсан ийм л юу болох гээд байгаа харагдаад байна л да энэ. Би бол нэг тиймэрхүү л бод. Энэ ер нь яг хийцэн ингээ харахад бол нөгөө тайга 1 3 4 гээд бүр сүүл рүүгээ бүр нөгөө дээшээ доош болгодог механизм эдгээр нөгөө юу болцсон шүү дээ. Цахилгаан болцсон шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг гэдэг хөлбөрийн ганцхан өөр юм байх таа тэр эргүүлж байгаа ишгив чинь дугуй болцсон. А эдгээр чинь болох тэр хуучин хамгаалттай байгаа шүү дээ тийм ээ. Энд бол одоо хамгаалт юм байхгүй. Тэгэхээр би энэ зүгээр хэрэглээний явцад ямар үр дагавар гарахыг мэдгүй. Тэгээ та хоёрын оролцооч том байгаа багш. Тэр миний юунаар тэр өн хийдэг л очилсан тийм байх. Одоо цаг байгаа юм чи. За. Миний би бол харин эсрэг байр суурьтай байна л да. Жишээ нь нэгдүгээр шатан дээр бол өөрийнхөө санааг тий тэгээд бүтээлээ танилцуулдаг, санаагаа танилцуулдаг. Магадгүй тэр санаа нь зарим тохиолдолд дутмаг талд байдаг шүү дээ. Тэрийг тэгээ сайжруулад ингээд хийгээрээ зөвлөгөө өгдөг. Гэтэл энэ бүтээл маань бас биетээр бас тодорхой нэг хэмжээнд хийгдээд туршигдж л байна л да. Тэгэхээр хоёрдугаар шатанд яг хөөхлөр энд байгаа дутагдaltaй талуудаа нөхөөд өшөө сайжруулад ирэх юм бол цаг хугацааны хувьд хамаагүй бага хугацааг цаг зарцуулах боломжтой бүтээл гэж үзээд байгаа байхгүй. За тэгээ давуу талаа сайн гаргаад хамгийн гол аюулгүй байдлыг сайн хахгүй тийм ээ. Аюулгүй ажиллагаа. Номер 1. Нэг ногоон гэрэл, хоёр ногоон гэрэл, тожоохон шүүгч. Дараагийн хоёрдугаар шатнд яаж ажиллаж ийм гэдэг ингэж шийдсэн. Хуучин тайгаар өндөр ийм дутагдaltaй болсон. Бид нар ингэж хэлсэн. За. Замдчихэд очоо да. Аль хэдийн хоёр ногоон гэрэл авсан. Тэнцээ. Хоёрдугаар шатнд хоёр хэсэг санаа хоёрыг дуусгах. Амжилтсан. Тэг 14% дугаартай Эрдэнэ цогтаглагчтай багийнхан Архангай аймгаас манай уралдааныг зарж ирсэн. Тэд өнө зорогч, банд зүсэгч гэсэн хоёр бүтээлийн санаагаа боловсруулж ирснээс уралдааны журамд заасны дагуу өөрт оногдсон 3 минутыг ашиглан бүтээл санаагаа хангалттай тайлбарлаж чадсан учраас шүүгчдийн тэр бүр дараад байдаггүй. 3 ногоон гэрлэр 2 бүтээлээ тэнцвүүлж чадсан. Ингээд 2 дугаар шатанд хүний ажлыг хөнгөвчлсөн эдийн засгийн хэмнэлтэд 2 бүтээлтэйгээр эргэж ирэхээр болсон юм. Залуу зохион бүтээгчдэд амжилт хүсье. Санаагаа бол ер нь тайлбарлаж чадсан. Тэгээд шүүгчнэр зөвлөгөө нэлээд өгсөн. Аюулгүй ажиллагааны тал дээр илүү их анхаарах зүйл байна. 2 дугаар шатанд 2 бүтээлтэйгээ зурвалцъя.